За санацгаана уу. Өнөөдөр хичээлээрээ класс болон модуль гэдэг сэдвийг авч үзнэ. Тэгэхээр класс, модуль гэдэг нь өөрөөсөө юу юм гэхэлэр Python дээр объект үүсгдэг. Ямар нэгэн объект үүсгээд за тэр объект дээр тулгуурлаад бид нар янз бүрийн үйлдэл хийж болдог. За бид нар янз бүрийн нэг үйлдэлийг маш олон давтгаж байгаа бол функц зохиоод тэр функцэндээ дотор ингээд үйлдэлүүдээ бичээд ашигладаг. За класс бол функцүүдийн хэлбэр. Тэгээд бас тухайн нэг объект гэсэн тийм нэг одоо юу гэдэг объект үүсгээд тэрэн дээр нь ажилладаг хэдэн функцүүдтэй нэг тийм ойлголтыг класс гэж нэрлэдэг. Тэгэд Python өөрөө Object Oriented Programming гэдэг OOP гэдэг. Тэгээд тэр утгаараа энэ класс гэдэг бол бас Python-ы хамгийн чухал одоо объект одоо чухал ойлголт. Класс нь зөвхөн Python-аас гадна C++, MATLAB, Java зэрэг бүх энэ Object Oriented Programming хэлнүүдэд байгаа. Тэр класс бол маш өргөн ашиглагддаг. Ер нь классуугаар бас явахгүй. Класс функц нь өөрөөсөө өмнө хэлсэнчлээ. Альва олон дахин давтагдаад байгаа үйлдэлийг нэг багцлаад нэг үйлдэл болгоод тэрийг дахин ашигладаг. За классыг тэгэхээр тэр функцээс ялгаатай зөвлөн гэх юм бол объект үүсгээд тэр объектын дээрээ ингээд ажилладаг. Тэр объектыг одоо дахин үүсгээд би одоо жишээ нь одоо хэдлийн жишээ үзнэ. Төсөвгээд бааждаг. За ингээд нэг бааждаг гэдэг объект үүсгээд тэрэн дээр ажилладаг энэ баажт гэдэг объект байвал ийм үйлдэлүүд хийж болно шүү гэдэг функцүүд тодорхойлоод өгчих юм бол энэ баажтаа одоо янз янзын хүн дээр ч юм уу янз янзын одоо объект дээр давтаж ашиглаж болно гэсэн болдог. Тэр утгаараа маш универсал өргөн ашиглагдах шинжтэй байдаг. За тэгээд ер нь хийгээд ирэхээр сайн ойлгох байх. Энэ лекц бол эхний лекц. Дараа нь дахиад нэг эсвэл хоёр лекцээр классын тухай ярина. Класс бол маш чухал, маш хэрэгтэй зүйл. Тэгэхээр ингээд заавал хоёроор салахаас бол аргагүй болж байгаа. За. Тэгээд классыг Python дээр бичихтэй класс гэдэг ингээд бичээд тэгээд классынхаа нэрийг өгдөг. За. Энэ шинэ класс дахиад доор ороод ирж байна. Тэгэхээр энийг ингээд салгаж хараарай. За. Манай классууд ерөөсөө энэ. За бид нар баажт гэдэг класстай. За ингээд тодорхойлох зэрэг ингээд тодорхойлоод. За тэгээд класс маань дотор функцүүдтэй. За энэ чинь өмнө хэсгээр үзсэн функцийг def гэдэг тодорхойлох хэрэгтэй. Тэгвэл init гэдэг нэг юм функц байна. Balance, interest гэдэг функцүүд байна. За энэ init гэдэг яагаад юм доогуур зурстай байна вэ гэхээр энэ бол Python-ы өөрийн convention ингэж ашигладаг. За энийг бус хэлүүд дээр ерөнхийдөө Java дээр C++ дээр ер нь constructor гэж нэрлэх нь төрөлдөг. Constructor буюу бид нар одоо энэ классыг ашиглаад нэг объект үүсгэн. За энэ объект үүсгэхдээ яг энэ init гэдэг initialization гэдэг init гэдэг функцийг ашиглаж одоо объектынхаа шин чанарыг тодорхойлж өгдөг. За ингээд тодорхойлж өгснөхийн дараа бид нар объект үүсгэхээр одоо ингээд объектыг маань энэ функцэд ямар шин чанартай байх вэ гэдгийг тодорхойлж өгнө. За жишээ нь одоо энэ ингээд хувьсгчд байна. Инпутууд name, income, self. За self гэдэг нь юу юм гэхээр объект өөрийгөө хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол аливаа функцийн за энэ бүх функцийг харах юм бол бүгднгийнх нь эхний ингээд аргумент байгаа. Эхний аргументээр тухайн нэг объекттой классаа тавьж өгдөг. Тэгээд араас нь ингээд хувьсгчудаа бус хувьсгчудаа тавиад. За энийг self гэж нэрлэх албагүй. Одоо юу ч хамаагүй ингээд коллабора гэдээ бичсэн ч болно. Тэгээд энэтэйгээ бас адилхан байх шаардлагагүй тийм. Өөр хоёр юм бичсэн ч болно. Ажиллана ер нь хамгийн ихнийхийг класс маань өөрөө байна гэж ойлгодог. Тэгэхээр аль хувьсгч тавьж өгөхдөө хоёр дахоос нь эхэлж тавьж өгөх хэрэгтэй. За
Тэгээд энэ функц бол ингээд construct тий анх ингээд зөвхөн объект байгуулахад ашигладаг юм. Чинь бид нар анх объект ингээд init-гээ name income expense гэдэг өгөхөд манай объект self гэдэг объект маань өөрөө self гэдэг одоо нэрлэлсэн гэж бодоход self-ийн объектын маань нэр гэдэг одоо шин чанар энэ нэрийг авна шүү. Income income шин чанарыг авна, expense шин чанарыг авна гэдэг. Энэ мэдээж бид өөрөө нэрлэж байгаа шүү дээ. Revenue гэж нэрлсэн байж болно. Хамаагүй болно. Энэ объектын маань энэ income гэдэг одоо элемент нь revenue ч үнэтэй. Тэр нь энэ бидний өгсөн income-той нийлээ адилхан утгатай байна гэж зааж өгч. За объект ингэ үүсгэснээр дараа ингээд энэ функцүүдийг ашиглаж байна. За би жишээр харуул. Одоо хийсвэр байгаа. За объект үүсгэхдээ би энэ чи яасан. Ер нь хичээлүүдэд нэг файл дээр авч явдаг. Энд чи зүгээр харуулах үүднээс хоёр файл салгацсан. Helper гэдэг үндсэн файл. За видеоны дараа файл аплод хийхдээ энэ хоёроо нэгтгэсэн нэг файл дээр болчихно. За тэгээд эхний жишээг харъя. Эхний жишээ одоо за класс budget гэдэг. За энийг уншуулчих. Ингээд идэвхжүүлж байгаа эпизод дараад уншуулчих. Тэгэхээр одоо Python-ы санах хойнд маань одоо budget гэдэг объект үүссэн. Budget гэдэг юу шаарч байна. За main budget гэдэг энэ одоо budget гэдэг объект үүсгэсэн гэсний одоо харагдаж байгаа гэсэн үг. За тэгээд шинэ объект одоо яаж үүсгэх вэ гэхээр хэлээ. Budget гэдэг түүнд объект үүсгэхдээ init гэдэг функцээр унаа гэжсэн тийм. Одоо тэгвэл зөвхөн шууд budget гэж явуулж болно. Яагаад ингэж болж байгаа вэ гэхээр хамгийн ихний энэ утгыг бичих шаардлагагүй. За хэлээ одоо budget хоёр дахь нь аргумент нь нэр үнэсэн. За гурав дахь нь орлого com дөрөв нь expense гэдэг. За ингээд budget гэдэг объект үүсгэе. Нэр нь юм. Ингээд оруулах хэвээр гурав үсгэж байгаа нутг нь нэмээд тэрийг батын budget гэж нэрлэж. Нэрээ хэлээ бат гэж тусууч хэвээр. Тэгээд одоо юу ч нэрлэж бол зүгээр батын budget гэж нэрлэж байна. За ингээд контрол энтер дараад хаваал budget гэдэг юу гэж ойлгосон гэхээр ингээд объект юм гэсэн ойлголтыг энэ өгч байгаа. За тэгээд хэвлэн яасан. Энэ ч 170 гэдэг одоо орлого зардал нэр бат гэдэг өгсөн тийм. Энэ ч тухайн нөгөө self буюу объектын маань нэрийг энэ нэртэй адилхан болгоорой. Тэгвэл харъя л да. Budget гэд. За таба дараад харах юм бол энэ чинээс авч болох боломжтой хувьсгчдын нэрс ингэ энэ байж байгаа. За энэ чи хэлээд түүний income base interest биш expense байгаа name байгаа тийм. Name-ийг харах юм бол бат. За income харах юм бол ингээд 100 заав гэж байна. За одоо budget гэхээр тэр энэ expense interest тэгээд баланс гэдэг энэ хоёр дахиж ингээд боломжууд байгаа. Тэр нь юу вэ гэхлээр энэ жагаал энэ чинь баланс гэдэг функц байна. Interest гэдэг функц. За энэ budget гэдэг объект дээр одоо энэ функцүүдээ ажиллуулахын тулд зүгээр араас нь ингээд залгаад interest гэж бичиж болно. За баланс гэхлээр баланс гэдэг. За баланс нь юу гэж байгаа вэ гэхээр функц байна. Return гэдэг үр дүнтэй орлогоос нь зарлагыг нь хасаад хаа гэдэг. Тэгээ тэрийг үр дүн болгоод өгчөө. За хэлээд тэгвэл баланс гэдэг энийг ингэж нэг хаах хэрэгтэй. Үнэхээр хэлээд ямар тоох нь 30 гэдэг. Энэ үйлдэлийг хийж байгаа. За тэгэхээр тухайн объект дээр объект маань байна. За тэн дээр функцийнхаа нэрийг бичээд ингээд өгчгөө үйлдэл хийдэг. За одоо тэгвэл interest гэдэг үйлдэл юу гэх вэ гэхээр interest. За энэ interest
self байна. Өөр нь объект маань өөрөө байна тий. За тэгээд interest rate гэж байна. Хэлээ хүүний түвшин өгөхтэй. За тэгээд хүүний орлогын чи бодно. Баланс байна. Баланс буюу орлого зарлагын зөрүүгээ хадгална гэж үзвэл за тэрийг 1 жилийн дараа хичнээн болох вэ гэдэг. Нэгдүгээр нөхөх нь хүүний түвшинд хуваах нь хүүг нормчлохын тулд 100%. За тэгээд хүүний хүүг олох нэ. За энэ чи нэг аргумент дутуу байна гэдэг. Интерес хэлээ нэг оруулчихна. За интерес хүүн одоо жилийн 13% гэх юм бол тэгээд хадгаламж маань хэд байсан гэхээр баланс маань 30 байсан тийм үү? Хадгаламж явахгүй. За ингээд 30-ыг хадгалвал жилийн дараа 33.9 болох нэ гэж. За ингээд ийм объект үсгээр объект нэр шиг үйлдэл хийдэг. Тэгээд классны маань одоо давуу тал нь юу байгаа юм гэхээр өдрөдөө одоо энэ бүгднийг нэг функцээр бичээд ингэ бодоод байж болно л да тийм. Эсвэл зөвхөн баланс гэдэг функц үүсгээд балансны дотор одоо батын орлого тэр залгамт тэр бичиж болно. Гэхдээ яг бат баланс гэл ингээл биччихэд маш хурдан бодогдож байгаа нь маш хэлбэр. За тэгээд маш олон үйлдэл хийгээд ирэхээр энэ бол энэний одоо үнц нь бүр их мэдэгдэнэ. Тэгээд энэ объектоо зөвхөн одоо энэ ч биш өөр олон жишээнд ажиллаад ирэхээр яг өөр ашиглах мэдээж баланс тооцох, интерес рейт тооцох гэдэг юм хэлбэр үйлдэл хийхгүй те бод амьдрал дээрх функцүүд нэлээд төвхтэй эсвэл жоохон ажлын хэлбэрчлсэн юмнууд хийдэг. Тэгээ олон давтан дахин татаад ихээр үр ашиг гарч ирдэг. За ийм байна класс. Тэгэхээр классаа ингэчээд diff функцүүд ингэж өгдөг. Python дээр indentation check чухал. Тэгэхээр энэ заавал нэг хоошоо байх хэрэгтэй тийм. Нэг эсвэл илүү ихээр хоошоо байх хэрэгтэй. Тэгэхээр классынхаа яг харалтаа биш нэг ингээд таваар явцсан. За ийм байна. За тэгвэл хэнтлээ өөр объект зохиож үзье. Өөр объект зохиохын тулд баажт гэдэг. Баажт маань баажт дээр байна. Чимэг нэртэй 500 300. За дахиад чимэг баажт гэдэг хэдлээ объект болсон. За чимэг баажт дээр хэдлээ балансаа бодож үзвэл 200 гэдэг орлого зарлагын зэрэг 200 маа гэдээ гараад ирчин тийм. За тэгээд хүүгээ бодож үзвэл энэ хүү баланс хоёрыг заавал нэгийг балансыг нь хүүнээс өмнө бодох албагүй шүү дээ. Яа тэгэхээр за ингээд хэлээ хүү хөстэй 15 ч юм уу. Тэгэхээр 230 болж. За энэ ойролцоогчлуулаад 230-гүй яг болохгүй. Барин тийм. Энд интерест баланс нь орлого зарлага хоёр гэдэг энэ анх констракт хийхэд байсан хувьсгчтэй ашиглаж байгаа. За интерест рейт бол балансыгаа ингээд функцээ ашиглаад объектын функцийг ашиглаад ингээд үр дүн гаргаж байгаа. Гэхдээ балансыг бодчоод дараа нь интерест рейтийг бодох хэрэгтэй гэсэн үг баггүй. Энэ чинь ингээд бодогдох учраас. За энэ дараагийн нэг классны жишээ нь маш адилхан. За зүгээр жоохон өөр нэг юм гэхэлээ. Класс дээр заавал функцүүд биш бас хувьсгчд байж болно. Энэ citizenship гэдэг тухайн классанд байгаа хувьсгч. За хэдлээ энэ классыг тодорхойлъё. New budget гэдэг класс. За тэгээд одоо энэ жишээг бэлдсэн байгаа. Одоо батын яг адилхан жишээ байна. Тэгээд new budget гэдэг объект үүсгэсэн budget гэдэг тэгээд ямар функцүүд байна гэхээр init бол энэ ч ашиглагдсан байгаа. За x2 income гэдэг зардал орлого харьцаа зардлыг орлогот харьцуулсан байна. За тэгээд бодсон. Ингээд 70% юм аа гэдээ гарч чинь. За энэ үстэй ингээд функцүүд ашиглаж болно. За одоо энэ чинь ингээд жирийн функц нь grid ингээд өмнөх хичээлээс авчихсан. За тэгээд энийг мэдж байгаа. Тэгээд grid ингээд зүгээр яагаад нэг ярих болж байгаа гэхлээр зүгээр батгад. Hello батгад. За дараагийн ярих байгаа бол маань модуль. За
модуль нь юу гэхээр функцүүд болон классуудын нийлбэр бүхий файл байгаа. За энийг тэр чигээр ингээд модулыг явуулах болно. Модуль нь бүр маш олон файлуудын нийлбэр байж болно. За тэгээд энэ класс болон функцүүдийг агуулсан тэр модуль гэдэг объект нь өөрөө энэ олон үйлчлэгчдийг юм агуулсан. Тэгэхээр классаас том ерөнхий ойлголт гэсэн үг. За тэгвэл хэдлээ энэ чи класс байна. Функц жирийн зүгээр функцүүд байна. За тэгвэл энэ маань ингээд юу юм модуль юм. За энэ модулыг яг яаж ашиглах юм бэ гэж. За тэгвэл хэдлээ алид юм хэдлээ яадаг. Импорт хийдэг. Импорт хийгээд нөө импорт pandas, импорт numpy гэдэг импорт pandas numpy тэрийг хийлээ шүү дээ. Тэр чинь одоо pandas дотор маш олон функцүүд байгаа. Тэр болгоныгоо ингээд дуудаж авчирч байгаа тийм. За энд ч гэсэн хэдлээ яг адилхан энэ одоо класс функцүүдээр дуудаж авчирч одоо болно. За тэгэхээр модулын маань нэр яг одоогийн тохиолдлын чинь ингээд юу байна? Файлын дээр модуль маань нэрлэгдэж байгаа. Бас дараагийн хичээл дээр одоо өөр байдлаар нэрлэж болох тухайс ярина. Тэгээд энэ хичээл бол маш энгийн ерөнхийдөө танилцуулга маягтай. Тэгээд дараагийн хичээл дээр нэлээд төвөгтэй юмнуудыг үзнэ. Тэгээд бас мэдээж бүхнийг үзэж чадахгүй цаашдаа бүр нөө data analysis, numerical analysis гэсэн курсууд орохдоо илүүдлийг үзнэ. За ингээд модула одоо энэ нөхрийг импорт хийгээд одоо бүх энэ дотор байгаа функцүүдийг дуудаж болно. За тэхийн тулд хэдлээд ярих бас нэг юм байна. За энэ класс функц маань аль хэдийн дуудагдсан учраас энийг арилгах гэж үзье. За тэгээд Python-аас гараад шинэ Python-ы консоль үсгэж. За тэгээд бидэрт budget гэдэг юу маань одоо объект маань класс маань алга болсон. Тодорхойлогдох болсон. За тэгэхээр одоо хэдлэж цааш нь эхэлнэ. За control A-д тасч устгаж. За импорт хийж болж байна. Импорт хийгээс өмнө ярих нэг юм ганц хоёр юм юу вэ гэхээр өмнөх хичээлээс хартад орсон ба import OS OS гэдэг модуль Python модуль байна. Энэ бол маш чухал. За энэ яг юу юм дээр чухал вэ гэхээр нэлээд олон хүмүүсүүдтэй гэхдээ хамгийн өргөн ашиглагддаг нь get CVD буюу get current working directory гэж байна. Одоогийн байгаа чиний фолдерыг одоо миний Python маань аль фолдер дээр онгорхоо гэдэг. Минийх дээр одоо жишээ нь энэ зам дээр одоо онгорхоо гэж жишээ нь тийм. Тэгэхээр миний одоо энийг ажиллуулах юм бол энийг өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэгээр чи яг хаана байгаагаа мэдэж байна. За энэгээр хаашаа очихоо. Хэвлээ одоо энэ чинь ингээл замаа ингээл банкрейт одоо юу гэдэг Python дээр ингээл үүсэж байгаа шүү дээ. Энэгээр шууд одоо зам өөрчилж байна. За тэгвэл import OS гэдэг operating system гэсэн утгатай үгийг төвчлөл. За тэгэхээр одоогийн байгаа замын маань өгч чинь тийм. За хэдлээ энийг хуулж аваад энэ Python дээр яадаг энэ хоёр налууд ташуулгаас та энэ Python-ы өөрийн онцлог энэ Python дээр нэг налуу хэдлээ ерөнхийдөө энэ чинь ингээ нэг налуутай байгаа. Тэр бол болдгоо нөгөө налуу нөгөө тийш ийм байж нэг байдаг болдог. Тэгэхээр энэ хоёр бол адилхан юм. Одоо энэ чинь хоёр юу тавьсан байгаа. Тэгээ нөгөө чинь л та. Тэгэхээр Python яг юм онцлог байгаа. Өөрөөс нь ер нь програмын хэлнүүдээр ер нь хвчлэн тэр нөгөө тийшээ дэлий. Урагшаа унж байгаа юм шиг дэлий. Хойшоо биш тийм. Тийм. Баяртай. За тэгэхээр ингээд CVD гэдгээр одоогийн байгаа юугаа авчилж. За ус чи дээр гэдэг юм даа. Change direction directory. Тэгэхээр энэ одоо current working directory өөрчлөх одоо бүс. За энийг
Python-ыг аваад авчи. Тэгээд энэ чи за bank create гэж байсан уу? Bank create гэж юм тийм. За энэ Python intro дээр байж энийг bank create гэж тусалж. Тэгэхээр юу болох вэ? За энэ bank create л өөрчлөгдсөн тийм. Тэгэхээр хэдлэгийн Python-ы манд байх folder current working directory маань ингээд ингэж өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр за нэгдүгüртээ за цаашаа дахиад систем гэдэг ойлголт. Систем гэдэг энэ модуль байна. За энэ хамгийн чухал ашигладаг нь юу гэхээр Python дээр болон бусад программын хэлнүүдээр search path гэж байдаг. Search path гэдэг нь юу гэхээр одоо би syspath гэдэг татаа ажиллаа. Тэгэхээр энэ ингээд замууд энэ замуудын дотор байгаа одоо бүх функц файлуудыг Python-аас ингээд шууд дуудаж болно. Шууд ингээд манай одоо pandas гэдэг функц гэж байна. Шууд дуудаж болно. Тэгээд энэ фолдерт биш зүгээр өөр фолдерт байгаа файлуудыг бол дуудаж болохгүй, танигдахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ фолдерт байгаа файлууд ингээд Python танигдсан. Тэр файлуудаар нэрээр нь шууд дуудаж болно. За ийм байгаа. Тэгэхээр одоо яах гээд нэхлээ хэлээ working directory маань энэ bank create дээр байлаа гэж. Тэгэхээр одоо import гэхлээр import хийх үзэлт. Тэгэхээр за болчихж байгаа нь яагаад жоо за энэ өмнө санах хүнд байгаад байгаа учраас гарахгүй байх шиг байна. Энэ маань өөр газар байгаа. Энэ маань одоо Python intro гэдэг өөр фолдерт байгаа. Тэгэхээр танихгүй. За ингээд тэгэхээр модуль ийм одоо модуль алга байна гэдэг яриад. Тэгэхээр одоо энэ зам маань одоо Python intro гэдэг зам маань одоо нэг хэсэг байна. Хэдэл системийн нэг хэрэгжүүлэхгүй бол за ингээд энэ чи замууд маань байна. Энэ дотор энэ модулийн маань байгаа зам нь байхгүй учраас хичнээн ингэж импорт хийгээд болохгүй. За тэгэхээр хэдлээ энэ замууд донд нэг бол тэр энэ байгаа фолдерыг нэмж өгөх. Анаа дарслаа. Цэвэрлэж. Эсвэл энэ директоригаа өөрчлөөд ажиллаж бол. За тэгэхээр хэдлээ эхний ээлжинд директоригаа өөрчлөе. За тэгээд import os дээр за түүсэн гэдэг тэгээд одоохон байгаа авчи. Одоо яг ороод ирсэн байна тийм. За тэгэхээр шаардлагагүй за bank create зүгээр буцаа авчи. За тэгээд bank create за тэгээд os чидэгээд өөрийнхөө очих ёстой газар руу очих тулд os чидэгээд тэгээд мэдээ машингийн үйлдэл хийж байгаа тийм зүгээр яг жишээ яг бод амьдралын жишээ харуулна гэдэг чинь бас сонирхолтой. Итгэх юм гэсэн тийм. За ингээд Python дээр бид нар очсон. За одоо тэгээд чи дээр ашиглаж очсон. Энийг яач та. Чи ингээд жишээ болоо хад тогч та. За тэгээд одоо яа импорт код үзье. Гэт болцсон. Тэгэхээр энэ working directory маань энэ модулыг маань агуулж авах мод хэвлээ шууд импорт хийж болж байна тийм. За өөр нөгөө тохиолдол нь одоо энэ замууд донд syspath замууд донд одоо нөгөө энэ фолдер оруулж өгöd тэгэд дуудах. За тэгээд дуудахын тулд одоо бүхний эхнээс нь бас хэлэх хэрэгтэй. Тэгэхээр exit гээд гарчээ. Шинэ kernel, шинэ консоль үсгээ. За дахиад нэг юм яаж тэгвэл гарч заримдаа ингээд үсгэжтэй байгаад байдаг. Системийнхаа удаан ажилладаг ч юм уу гэдэгс л. За
одоо системийн систем падыг харцгаая. Систем падд ийм зүйлс байна. За энэ хэдлэгийн байгаа фолдер хэдлэгийн working directory бичсэн системд байна. Энийг гаргачих. За одоо юу харагдах вэ гэхээр за жиглээ. За төрчин яад assembly за энэ би өмнө ажиллуулж хагаад энэ яатсан юм шиг байна. Энийг замдаа оруулсан. Тэгээд энэ маань замдаа байгаад байна. За тэгээд энийг замнаас хасахын тулд систем append за хэлээ. Google-д үзье. Яг систем append remove bytecode syntax арчаад байгаа учраас за яг remove за sys path remove гэд энэ замаа хаваад. За sys path гэд замуудаа харахад ингээд дуу файл харуулсан. За чи одоо импортлох гэж үзээ. Ахмад байхгүй. За түрүүнд харин замд энэ фолдер нь байгаа байсан учраас яагаад болж өгöd гэсэн байхлаа. За тэгээд одоо энийг зам дээр нэмж өгье гэж байгаа. Тэгэхээр system append system path append get энийг чинь за одоо систем замууд донд маань одоо манай энэ зам маань байж байна. За тэгэхээр тийм учраас одоо энийг импортлох гэж үзье. Болж байна. Тэгэхээр энэ search path гэдэг юмыг ингээд сайн тохиолдвол их амар. Заавал ингээд энэ файл одоо энэ модуль байгаа фолдер орчод шаардлагагүй. Тэгэхээр энийг ингэж байлгаж хагаад ашиглаж хагаад за хэрэггүй болохоор систем path remove гэд гаргачихвал. За ингэж ашигладаг. За энийг одоо ингээд энэ систем OOC-ийн хоёр чухал функц байна. Тэгэхээр энэ юуг нь ашигладаг нь за get R дээр бол чинь get WD тэ одоо чедэрийн хоноо set vd хэвчлэн функцүүд байдаг. За тэгэд одоо замаа зүг заадаг ч юм бол ингээд импортуудыг хийж болж байна. Тэгэхээр импортыг бас олон янзаар хийж болно. Зүгээр импортыг модулаар хийж болж байна. Импорт одоо бүх функцүүдийг биш одоо нэг функцийг одоо импортлыг гэвэл одоо функц юм класс юм тийм. Одоо манай модуль маань энэ чинээсээ бид зөвхөн баажтаа авъя гэвэл from энэ модулаас импорт бааж гэдэг. Тэгээд модуль delete хийм байна. За тэгээд зэн байхгүй болсон гэж нүүдийн шалгалтаа зэнгэд тодорхойлох байна гэдэг гарч ирсэн. Тэгэхээр энэ устгацсан байна. За энэ тохиолдолд хэлээ. Одоо зөвхөн бажтыг за budget гэд за нөгөө энэ модулийн баж гэдэг объект маа гэдэг ингээ гараад ирчтэй. За энэ бажтан дээр ингээд нөгөө construct хийж болно объект үүсгэхтэй. За энэ бол одтой явах юм бол тэр классын одоо бүх объектуудыг явуулъя гэж хэлж байгаа. За клиент хараа одоо зөвхөн бажтай яцсан байгаа. За болохгүй. За
зөвхөн бааж дээр одоо өөр ямар класс энэ байсан гэхэлэр new budget-тэй grid 1 гэдэг байгаа шүү дээ. New budget гэдэг одоо юу маань танигдаж байна уу гэдэг байхгүй. Яа тэгэхээр ганцхан нэг л хэвчтэй. За одоо тэгвэл бүгдийг нь импортлж байгаа. Энэ тохиолдолд new budget-д ороод ирсэн байх шүү. За ороод ирсэн тий. За тэгээ ороод ирсэн тохиолдолд ингээд ашиглаад бүгдүүд үсэж болно гэсэн үг. Бас яа. Хэлээ зөндөө одоо импортын одоо import pandas as pd import pandas as pd import numpy as np гэдэг импортуудыг зөндөө харсан. За as гэдэг нь зүгээр дурын бид нар өөрсдөө сонгож болно. Энийг одоо юу ч нэрлэж болно те. Тэгэхээр энэ модулыг авъя. Гэхдээ энийг зүгээр нэрлээд ашиглая. Бид бол бид богинохонтой MPPD гэдэг богиносох. За энэ дээр жишээ нь хэлээ import манай класс. За энийг L10 гэдэг импортлоо гэдэг. За L10 чинь L10-ийн budget гэдэг одоо объект маань ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр энэ одоо объект биш юм аа. Энэ бол класс. Класс гэхэд юу гэж тодорхойл энэ дээрээс ашиглаад ямар нэгэн юм үүсгэхийг объект гэдэг байгаа шүү дээ. За тэгээд энэ бол lesson энэ 10-ын модулийн budget гэдэг объект юм аа гэдэг. За нэг иймэрхүү үндсэн ойлголтуудыг ярихаар өнөөдөр төлөвлөсөн байлаа. Тэгэхээр дараагийн хичээлдээ илүү дэлгэнгүй юм ярина. Тэгээд яг бас introduction to Python гэдэг хичээл учраас нэг бас гоё тийм сэтгэл хөдлөмж хүнтэй амар гоё жишээ авахд жоохон төвхтэй. Нэлийн төвхтэй. Гэхдээ тийм учраас цааш та data analysis, numerical analysis гэх хэлэг курсууд бэлтэж байгаа, төлөвлөж байгаа. Тэгээд тэр дээр илүү гоё жишээнүүдийг авна гэж найдаж байна. Тэгэхээр ямарсан юмыг сонсцсон байхад бас нэг хэрэгтэй байдаг тийм. Тэгэхээр класс гэж нэг юм байна. Айх юм хэрэггүй маань. За ер нь бол бас заримдаа маш ойлгомжтой. Одоо MATLAB дээр хэд маш төвхтэй нэр томьёонууд байна л да. Тэр хөдөлгөөнөөс айх шаардлагагүй. MATLAB классыг бол ингээл тодорхойлоод ашиглаад иж болд юм а гэсэн ойлголт одоо итгэл өөртөө итгэлийг одоо өгөхийг сонсож одоо зорлоо. Тэгээд бас өнөөдөр хичээлийн онцлог чухал зүйл бол энэ OS, SIS. Энэ OS-ийг ялангуяа баг тий өдөр болгон баг Python ашиглах үе болгонд ашиглах хэрэг гарах бах. Яагаад гэвэл одоо замаа өөрчлөх тий одоогийн хаана байгаагаа ойлгох. Одоо програмыг гүйлгэж яхад програмч өөрөө хаана байгааг мэдэх учраас таниулахын тулд энийг өөрөөр ашиглана тий. Систем яг уу нэг ашиглах бах гэдэг нь пад замаа ингээд өөрийнхөө ингээд хүсэж байгаа фолдроо Python-га таниулахын тулд энийг ашиглаад байж болно. За тэгээд импортыг юм олон янзаар хийж болдог юм байна. Тэгээд импортлоход зам их чухал юм байна гэдэг юм ойлголтууд ялаа. За дараагийн хичээл дээр класс модулийнхаа тухай нэлээд дэлгэрэнгүй ярьцгаая. Баярлалаа.